Сайн байна уу? Будж та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Та бүхэнд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын гол 3 тулгуур багны нэг бол аж ахуйн үйлдвэрлэлийн суурь нийт хүн амын 3.1% амьдарч аж төрөх орон зай болсон Монголын бэлчээр нутгийн чанар төлөв байдлын тухай мэдээг танилцуулж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 80% бэлчээр нутаг эзэлдэг. Бэлчээрийн төлөв байдлын үнэлгээний 2015 оны дүнгээр нийт бэлчээрийн 65% нь байгалийн унган төлөв байдлаа алдаж дороодсон байна. Бэлчээр нутаг маань инхүү жилээс жил эрчимтэй дороодож байгаа нь Монгол улсын мал аж ахуйн үйлдвэрлэл, малчтын ам жаргааны доктортой байдал, хүнсний аюулгүй байдалд сөргөөнөлөхөд хүрээд байгаа юм. Сайн байцгаана уу үзэгчдээ. Би Монгол улсын аварга малчин басан байна. Манай Дарханнуул аймаг нийт 3.2 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Түүний 50% нь бэлчээр юм. Бэлчээрийн төлөв байдлын мониторингийн дүнгээр Дарханнуул аймгийн нийт бэлчээр нутгийн 85% нь байгалийн өмнө төлөвлөгөө алдаж бэлчээрийн нурмалын зүйлийг бүрэлдэхүүн зорж чанар үтэмжинд өөрчээ. Дарханнуул аймагт 2017 оны байдлаар нийт 310.900 мянган мал тоологдсон. Харин бэлчээрийн даац нь 1.6-аас 10.8 дахин хэтэрсэн байна. Үүнийг сум төсвөрөөр нь харуулъя. Бэлчээрийн дац 2.8 дахин хэтэрсэн. Бэлчээрийн дац 3.1 дахин хэтэрсэн. Бэлчээрийн дороодол гэдэг богино хугацаанд бий болдог гинтийн өөрчлөлт бус урт хугацаанд айжим үргэлжилдэг үйл явц юм. Бэлчээрийг дороодлын төвшин болоод сэрвэх чадвараар нь 5 төвшин хуваадаг. Сэрвэх чадварын аль төвшөнд нь байгаагаас хамаарат бэлчээр ашиглалтын хугацаа, горим, ачааллыг нь тохируулах нь чухал байдаг юм а. Нэгдүгээр төвшин. Байгалийн унган төлөв байдлаа алдаагүй соргог бэлчээр. Ургацын хэмжээ бага зэрэг буурсан. Энэ нь 1-3 жилийн дотор эргээд сэргэх боломжтой. Хоёрдугаар төвшин. Байгалийн унган төлөв байдал нь өөрчлөгдөж бага зэрэг доройтсон. Мал дидэмжтэй нарийн үсний эзлэх болон ургацын хэмжээ буурсан. Ашиглалтын горим, ачааллыг цаг алдалгүй тохируулж чадваас харьцангуй богино буюу 3-5 жилийн дотор сэргэх боломжтой. 3-дугаар төвшин. Бэлчээр дунд зэрэг доройтсон. Ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөн. Малын эдэмж муутай зүйл ургамлын хэмжээ нэмэгдэнэ. Хөрсийг ус салхины илэгдлээс хамгаалах, байгалдах ус энергийн эргэлтийг зохицуулах чадвар нь буурч алдагдсан. Ашиглалтыг зохистой төвшөнд оруулснаар сэргэх боломжтой. Дунджаар 5-аас 10 жил шаардагдана. 4-р төвшин. Бэлчээр хүчтэй доройтож, байгалийн унган зүйл ургамлууд луйл, шарилж зэрэг эдэмж муутай ургамлаар солигдно. Байгалийн ачсаар сэргэх боломж муу. Нөхөн сэргээлтийн арга хэмжээ авах шаардлагатай. 5-р төвшин. Бэлчээр маш хүчтэй доройтсноос хөрсний өнгөн хэсэг ус салхиар алдагдж, гуу жалгууд үүсгэн эвдэрдэг. Байгалийн аясаар эргэж сэргэх боломжгүй. Нөхөн сэргэх арга хэмжээ авах шаардлагатай. Бэлчээрийн нөхөн сэргэх чадварын ангилаар манай Дарханнуул аймгийн нийт бэлчээрийн дөнгөж 10% нь харьцангуй соргоороо байгаа бол бага зэрэг доройтсон бэлчээр 15%-ийг эзэлж байна. Дундаа дэс зэрэглэлийн дороотолтой бэлчээр баггүй толгойг хамарсан байгаа учраас одооноос малын колын ачааллыг цаг алдалгүй тохируулж чадвал 5-аас 10 жилийн дотор сэргэн нургах боломжтой. Бэлчээртэй эргэн сэргэх боломжийг олгож дороотлыг зогсоохын тулд бид цаг алдалгүй арга хэмжээ авч эхлэхгүй бол бэлчээрийн сэргэн нургах чадвар алдагдаж дахиж хязгаарч эргэж сэргэхгүй элсэн цол болох босхийг давна. Энэ цагт магадгүй бид идэх маха малынхаа тажаалыг гадаас авахд хүрнэ. Ийм ирээдүйг бид хүсээгүй дээ. Бэлчээр нутаг бол Монголын эрдэнэсийн сан хөмөрг, өвөг дээдсийн минь буян хишиг, үр хүүхдээсээ зээлж авсан баялаг юм.